За намар орж ирсэн бид нар бас дэмжиж явуулсан. Тэгээ ерөнхийд нь бол дэмжиж байгаа. Гэхдээ ганц нэг тодруулчих юм байна. Энэ хугацааны хувьд одоо ханаашлуулах одоо ганц нэг жилийн наан ч гэсэн хэрэгжиж дуусах боломж байх уу? Энэ талаар ер нь судалгаа хийсэн цаад газартайгаа ярьж байгаа зүйл байгаа юу? Хоёрт нь ер нь одоо бид нар ингээд зээл авч जैन. Өнөөдөр одоо ингээд валютаар орж ирэл Монгол төгрөг төхөрвөл бүтээн байгуулалт болчихж जैन, төсөл хэрэгжиж जैन. За эргээд одоо 10 жилийн дараа 20 жилийн дараа төлөختөө валютаар төлнө. Энэ хоорондох ханшийн зөрүү магадгүй тэр ирээдүйд 10 жил 15 жилийн дараа төлөх үед төсөв дээр суухдаа Монгол төгрөгөөр суuna. Тэгэхээр энэ ханшийн зөрүүг ер нь одоо ямар үндслээр яаж тооцдгийг одоо ирээдүйд бас л 10-15 жилийн дараа төсөв дээр дарамт үүсэх бас л төсөв дээр одоо их түнтэй төлбөр суугдах зэрэг ийм асуудлууд гарах байх л та. Тэгэхээр энэ дээр одоо ер нь яг энэ сангийн яам ямар одоо мэдээлэх үү? За, усрын гишүүний асуултанд хариулъя. Сангийн яамнаас хариулъя. Хэн хариулах вэ? 7 номер. Сангийн яам тулгаа гишүүний асуултанд хариулъя. За, Люксембургийн их гүнт улсаас одоо энэ төсөл дээр бас 26 сая долларын буцалтгүй төсөлмж өгч байгаа. За EBRD-гаас авч байгаа зээлийн хэмжээ бол 34 сая доллар. За ингээд нийт одоо блендed их үүсвэрийг тооцоод үзэхлээр манай өрийн удирдлагын тухай хуулийн нэн хөнгөлөлтэй гэдэг энэ ангилд ингээд багтаа явж байгаа. За иргэн төлөлтийг бол валютаар хийнэ. Тэгээд зээлийн хэмжээнд авж байгаа их үүсвэр маань нийтдээ одоо нэн хөнгөлөлтэй их үүсвэр гэж байгаа учраас яг иргэн төлөлт дээр бас эдийн чимнэний хөнгөлөлт орж ирээд ингээд явж байгаа. За, чин бүрэн сайд нэмж хариулъя. За, бас өөр гишүүний асуултанд хариулъя. Ер нь аль болохоор хордоо хийх бидэнд хэрэгцээ өндөр шаардлага их байгаа гэдэг бол яг тантай санал нэг байгаа. Бид аль болохоор хордоо хийх. За, тэр утгаараа төслийг нэгж дээрэс нь ч бас олон улсын тендер зарлагдсан барилгын сонгон шалруулалт гэдэг нэлээдгүй ажлууд явна. Аль болох одоо зэгцтэй зөв зохион байгуулах. За мөн одоо энэ ажлын хэсгийг санхүүжилгаар одоо буцалтгүй тусламжаар Европын эсэргэн бусалтын банкнаас бас одоо санхүүжилт гаргаж тэгээд Люксембургээс одоо өөрснөө бас одоо ахалж энэ ажлыг өдөртөн зохион байгуулахаар ярьсан байгаа. Тийм учраас бид бол аль болох одоо бодлон багтай хурдан шуурхай хийх энэ ажил явагдахын төлөө хичээж ажилланаа. Тэгээд нэг жил ч гэсэн бидэнд одоо маш чухал байгаа. За үүний дараагаар бас яригдах ADB-ийн төсөлтэй холбоотой энэ ерөөсө хоорондоо уялдаатай төслүүд яваа юм. Тухайлх юм бол одоо энэ зүрх судасны том төв бол агсын шатны хүнд улсуудыг одоо эмчилдэг. Нөгөө төсөл нь бол анхан шатнд